За өнөөдөр жалгаад Роберт Грини бичсэн эрх мэдлийн 48%-ийг үргэлжлүүлээ ярив. Энэ номыг унших тусам, ухах тусам гайхамшигтай олон санаанууд гарч ирж байгаа. За өнөөдөр 19 дугаар хууль. За энэ дээр хамгийн гол гаргаж ирсэн зүйл нь юу гэхтэй зэрэг хамгийн эвгүй аюултай ийм 5 төрлийн хүн байдаг юм байна. За энэ 5 төрлийн хүнийг энэ дээр жадлан шинжилсэн. Хэрвээ энэ 5 төрлийн хүний мэдхгүй юм болов уу шүү дээ. Чон хороо хоёр ялгаж чадахгүй. Үнэг туулай хоёрыг мэдхгүй. Шонхор хэрэг хоёрыг ялгаахыг мэдхгүй. Буруу хүнтэй хэрвээ буруу аргаар харилцах юм бол насан туршдаа харамсав. Энэ ялгааг нь мэдээж чадчих юм болов уу шүү дээ. Хүч хэрэглэхгүйгээр тэд нартай харилцах. Өөрийн хүчсэндээ хүрэх. Амжилт гарах болж чад. Жишээлбэл манай монголчууд бол дугай хүн доороо нойтон гэж ярьдаг. Тэгвэл биш шүү дээ. Дугай хүн яагаад доороо нойтон байдаг? Гэх мэт тэр. Тэрнтэй яаж харилцах вэ? Энэ 19 дугаар хуулийн мэдснээр хүнийг ялгаж таних чадвартай бол. За ингэж биш шүү дээ. Энэ 5 төрлийн хүнийх нь нэгдүгээр нь бардам, хоёрдугаар нь бол дотроо тамиртай гэдэг ч юм уу, номхон номой хүн. Гуравдугаар нь бол сэжигч, хардамхан хүн. Дөрөвдүгээр нь бол хүйтэн хүн. Зуудгах шиг психопат гэж хэлдэг. За ийм жан чанартай. 5 нь бол биш шүү дээ. Гүндүүг. За ерөнхийдөө бол монголдоо хүн хэлж байна. Энэ дээр бол думдч хүн гэж байгаа юм л да. За ийм 5 төрлийн хүнтэй хэрвээ буруу харилцах юм бол маш аюултай. Насан туршдаа жовж мэднэ. За одоо жалгаад энэ 5 төрлийн хүн ямар онцлогтой, ямар аюултай, эднэртэй яаж харилцах нь зүйтэй талаар ярив. Нэгдүгээр нь бол энд arrogant, тэгээд proud. За энэ нь орчуулах юм бол бардам зантай хүн гэсэн үг. За сүүлийн үед бол энийг юу гэж ярьж байна вэ гэдэг зэрэг нарциссист хүн гэж байна. За энэ нэр томьёогыг олон удаа сонсчихсан байна. За нарциссист ямар аюултай байдаг вэ гэх юм бол нэр төрдөө хайртай гэсэн үг. Нэрийн багж ирэх сэвтгэл юм бол доромжсон гэж байна. Тэгээд биш маш хүчтэй хариу үйлдвэж болно. Өөрөөр хэлэх юм бол өшөө авна гэсэн үг. Бүгдээрэн арх угаас сохтчихсон. Үдэшлэг дээр зүгээр л тоглоомоор хэлсэн ч гэсэн тэрний нэр хүнд нь хүрсэн гэж өшөө авдаг. Бид нар бол бардамт сайнгуу, шалдант дулаангуу гэж ярьдаг. Бардам бол муу гэж. Бардам хүний муулдаг. Гэтэл бардам хүнтэй буруу харьцах юм бол хохирдог. За энэ нь болтой чирэг бүр илүү эрсдэлтэй гэсэн. За ингээд бардам хүнээ хэдийн шинж тэмдэг байгаа юм. Бардам хүн бол өөрийн хэтэрхийг дөвөйлөх дуртай. Бусдаас өөрийгөө илүү гэж үздэг. Амжилт гаргах чадна, амжилт гаргасан гэдэг ч юм уу, гоо үжигсэнтэй гэдэг ч юм уу, авьяас чадвартай гэдэг ч юм уу. Ингээд магтуулах дуртай. За тэгэхээр 2 дугаарт нь шүү дээ. Бардам учраас яах вэ? Шүгэмжилт бол ерөөсөн маш эмжиг. Бардам хүн хэрэг шүгэмжилэх юм бол өөрийн доромжилсан гэж уурладаг. Тэгээ хариу авдаг. За 3 дугаард нь яах вэ гэдэг зэрэг бусдыг ашиглаж байгаагаан жүй ясна гэж үздэг. Бардам хүн бол бусдаар хөндлүүлэх ёстой, магтуулах ёстой, үйлчлүүлэх ёстой. Тэгж ойлгодог. Эрхэмсэг байх хэрэгтэй гэж. За 4 дугаард нь болтой зэрэг харилцахад их хэцүү. Сайн сайхан нь бол өөрийнх нь муу муухай алдаа дутагдал бол бусдыг гэж үздэг. За 5 дугаар нь бол эмжиг. Яагаад өгдөө зэрэг өөрийгөө үнэлэх чадвар нь бусдын магтаал хүлээн зөвшөөрөлтөөс хамаардаг гэдэг аахгүй юу? Хүмүүс байнга магтаж өргөжл байгаа юм бол бардам хүмүүс сэтгэл санаа сайн байна. Гэдрэгэн биш. Хэн ч магтах үнэлэхгүй бол сэтгэлээр ундаг. За түүхэн дээр байсан олон хүмүүс байна. За энэ бол ихвчлэн одоо дандаа том удирдагч нар. Наполеон, Бонапарт ч юм уу, Александр ч юм уу, Гитлер ч юм уу. За эднарыг болтой зэрэг бардам хүмүүс нарциссист гэж үздэг юм байна. Энэ номон дээр бичсэн хамгийн аюултай гэж үзэж байгаа нь юу гэхтэй зэрэг шүгэмжлэлийг хүлээж авч чадахгүй. Тоглоомоор хэлсэн ч гэсэн тэр доороо өөрлөгч буцаагаа товтолдох ч юм уу, хариу авдаг, өш болдог. Тийм учраас эргэн тойрчин гэрээ юм бардам хүмүүс байх юм бол яаж харилцах вэ? Хамгийн сайн арга нь бол тэр магтаж явах хэрэгтэй, үнэлж явах хэрэгтэй. Сөрөг үг ерөөсөн тэд нарын талаар андуураад ч гэсэн тоглоомор ч гэсэн хэлсэн хэрэггүй. За энэ нь бол харилцах хамгийн гол стратеги юм байна. За 2 дугаар нь
За хоёрдугаар нь ямар хүн байх вэ гэдэг хэрэг. Номын хүн гэж юм л да. Номхон. За ерөнхийдөө болвол дотор тамиртай хүн. Дотор тамиртай хүн хэлж байгаа. За энийг болвол яг энэ сэтгэл судлалын нэр томьёогоор болвол пассив, агрессив зан авиртай хүн гэж. За орчуулах юм бол биш шүү дээ. Идвэхгүй дайсгана л гэсэн үг. За манай монголчууд болвол бас дугуй хүнээ доотхон нойтон гэсэн үг байдаг. Дугуй хүн болвол аюултай. За энэ болвол саяын ярьсан бардам хүнтэй харьцуулах юм болвол илэр өөрийгөө дөвөл гэж бардаж онгорох явдал байхгүй. Харин ямар байх вэ гэдэг зэрэг нүүрэн дээр ерөөсө ил гарахгүй. Гаднаас нь хараад ерөөсө юу ч мэддэггүй. Бардам хүнтэй адилхан өөрийгөө үнэлдэггүй гэсэн үг биш. Нэрлэхгүй гэсэн үг биш. Гэсэн ч гэсэн байна шүү дээ. Нэр хөндөн хүрээд ирэх юм бол дэсдэг гэсэн үг. Тэснэ. Тэгэд бол өөрийгөө байна шүү дээ. Банк яах вэ? Хүнд хуурагдаж байна. Хүнд доромжлуулж байна гэж тэгж бодно. Намайг доромжллоо, намайг хэрчиллээ, намайг муужлээ гэд. Гэтэл тэрийг мөлтөж ирэг ил гарахгүй. Тэсчихэд. Тэгээд дараа нь яах вэ? Дараа нь мөлтөж ирэг даалт байдлаар өшөө авалт юм. Төлөвлөгөөт багаар хугацаа шаардсан. Тэгээд тэр мөлтөж ирэг ил биш мэддэхгүй. Бардан хүмүүс бол яах вэ? Тэргээ шууд илэрхийлж яадаг, хүч хэрглэж яадаг. Эсэргүүцэд тэмчих юм бол шууд бачидараад хаяна. Гэтэл биш шүү дээ. Дотор тамиртай хүн бол тэггүй. Мэддэхгүй. Нуучаар багаар төлөвлөгөөтэй. Өөрөө чинь үхэн хөлтөлтэй зэрэг туслаар цусыг чинь сорно гэж юм л да. Хэсгээр махыг чинь хэрчиж өшөг аав. Ийм хүнд өшө бодуулсан, жанганд нь орсон, жануулсан, хорсолтой болсон юм болвол жогдож зайлах хэрэгтэй. Эсвэл биш шүү дээ. Энд бичснээр болвол тэр мөрд нь арчиж хаяхгүй болвол аюултай гэж. Тэгэхээр одоо хүнийг харьцаж хаяна начтарна гэж байхгүй учраас өөрөө одоо зай барих, жогдож алга болох. Энэ л одоо хамгийн сайн сонголт таарна. Тэгээ ямар жанж нартай байх вэ? За нэгдүгüүрд нь биш шүү дээ. Уур хилэнгээ дарж яадаг. Уур хилэнгүй биш. Далд уур хилэнтэй. Тэгээд тэрийг илэрхийлэхгүй. За тэрнийхээ оронд далдуур гэж хэрэг хорлон сэтг үйлч байгаа хийж охираадаг. Хоёрдугаард нь бол зэрэг энэ хүмүүс яах вэ? Хойшлуулна, мартуулна. За энэ бас их төвхтэй. Ийм хүмүүстэй хамтарч ажиллаж явах үед биш шүү дээ. Эсвэл өөрийн чинь доор ийм хүн байдаг юм бол санаатай гараа шүү дээ. Ажлыг ч хойшлол марчсан гэдэг ч юм уу. Тийм байдлаар. Тэгэхээр ийм хүмүүстэй бол хамтарч ажиллах арга байхгүй байх нь шүү дээ. Хэрвээ өөрийн чинь доор ийм хүн байдаг юм бол бүр төвхтэй. Ажлыг ч хойштой бодлоо зориод мартаад байдаг. Тэгээ 3 дугаард нь яг хөвгтэй жирэ хоосон амлалдаг. Тэгээд тэрийг биелүүлдэг. Өнгөж байхгүй юу? Өнгөн дээр нүүрэн дээр мултай жирэг тал алдахгүй. Амлж идэг. Тэгсэн мөртлөө дараа нь тэрийг биелүүлдэг. За 4 дугаард нь биш шүү дээ. Үгчилсэн хорлол гэж байгаа юм л да. За энэ яг хөвгтэй жирэг хүнийг биш шүү дээ. Шууд биш. Даалд дутхтай үгээр доромжилдаг, дайралдаг, тойроо байдлаар хэлдэг. 5 дугаард нь бол хүмүүстэй харилцахаас жайлс хийдэг. Бусдаас хол хүнд. Тэгээ хойгоор нь жирэг хойглож яадаг. Хор хийж явж яадаг. За ийм төрөл юм. За бас ер нь бол манайхан их ярддаг түгжилтэн гэж. Түгжилдэг хүн бол ерөнхийдөө энэ төрөлд багтна гэж бодож байгаа. Түгжилтэн гэж юу вэ гэхтэй жирэг энэ тунгалаг тамир дээр гардаг юм байна. Түгжил гэдэг хүний дүр. За энэ түгжил бол яг одоо саяхан хэлсэнтэй адилхан жанч нартай. Нүүрэн дээр амталтай жирэг тал алдадаг, найжилдаг, нөхрөлдөг. Тэгсэн мөртлөө хойгоор нь моожд. За жодооны арга барил нь бас ялгаа байхгүй. Шууд хүнтэй гардаж тулалдахгүй. Хүнтэй зүгээр ярс сууж байгаа ч юм уу. Гинэт биш хүнээ улаан сугрууно шүү дээ. Ташуураар ч юм уу. Гансны шир ч юм уу. Явардаг. Энэ нь болтой жирэх хүнээ амь нас явдаг ч юм уу. Ухаан алдуулдаг ч юм уу. За ийм ихтэй. Энийг бол төгжил энэ хүрээнд ирж иж хүнд одоо бэлэг өгч иж сурсан юм жодооны арга юм байна. Өөрөөр хэлэх юм бол араар нь гутгална гэдэг. За ийм үжигдэл. Сайн эр бол өөд өдөөс харж иж, жарлж иж, мэдэгдэж иж тулаан тардаг. Гэтэл муу эр бол чимээгүй хойноос нь гутгалдаг. Тэгэхээр түгжилтэн гэдэг нь бол яг энийг хэлж байгаа. Хамгийн сүүлд нь болтой жиргэн цахуур төмөр болтой жирэг түгжил бодоод алдсан юм байгаа шүү дээ. Засаг таанай цахуур төмөр тэнд хүмүүсүүдтэй ночилж явах үед нь түгжил байшин дотор нуугдж жагаад буутчихсан юм байна. Түүхэн дээр бол бас олон юм жишээнүүд байж байгаа. Жишээлбэл Юли Чезри бол яг ингэж хөнөөсөн байгаа. За энэ бол Ромын одоо хамгийн алдартай жанжин Баатар. Он тооллын 44 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сенатын хуралд суухаар хүрээд ирэх үед нь хэд хэдэн Сенатын гишүүн хутга нууж ирээд Юли Чезри 23 удаа тал талаас нь хутгалаад алчсан юм байна. За энэ дотор Юли Чезрийн хамгийн
дотны найж. Марк юуны Брутус байсан. За тэгэхээр нь бол Юлич Цезар хэлсэн. Иту Барут гэж. Иту Барут гэдэг нь шүү дээ. Барута чи хүртэл намайг гутгалж байгаа юм уу гэж хэлсэн. Тийм утгатай. За 3 нь бол шүү дээ. Ямар төр юм бэ гэдэг. Энэ дээр бол Мистер Suspicion гэж бичсэн байна. Энэ нь бол бас с жигч ноён гэсэн. Сэтгэлжийн нэр томьёогоор болвол параноид зан авиртай хүн гэсэн. Параноид нь юу гэхтэй хардамхай с жигч гэсэн. За энэ яагаад аимшигтай вэ гэдэг ойр дотныхоо хүмүүсийг шүү дээ. Дандан сэжгэлдэг, хартдаг, намайг хорлох гэж магтав гэж боддог. Тэгээд яг уу эрхэм мэдлэлтэй юм болвол хүн болгоны сэжиглээд тэр хүмүүсийг шүү дээ. Хилсээр шоронд идэх ч юм уу, хөнөөдөг ч юм уу ийм байдаг. Хэний ч итгэхгүй. Дандаа муу талаас нь боддог. Манжи хаан бас тийм байсан. Инкам бол. Муу талаас нь шүү дээ. 73 удаа бодож яж. Дараа нь сая сайн талаас нь бодож үждэг гэж байгаа. Муу талаас нь 13 ч юм уу 73 ч юм уу бодох юм бол тэрэнд сайн жилүүлэхгүй шүү дээ. За энэ номон дээр бичснээр бол ийм сэжиглэмтгэй хүний яах вэ гэдэг зэрэг. Энэ жанчин дээр нь ашиглаж болно гэсэн. Тэгж хагаралтуулдаг ч юм уу. Хооронд тулалдуулдаг ч юм уу. Тэр чамайг хөнөх гэж ингэдэг ч юм уу. Тэр чиний суудлын авах гэж ингэдэг ч юм уу. Гэх мэтээр хэлэх юм бол наадах чинь үнэмшин. Гэсэн ч гэсэн байна шүү дээ. Сэжиглэмтгэй учраас өөрөө ч бас сэжиглэн. Итгэхгүй, юу ч итгэхгүй. Ийм учраас байна шүү дээ. Хэрвээ ийм жан чанартай хүнээ доор ажилдах ч юм уу. Ийм хүмүүстэй хамтрах юм бол ерөнхийдөө баргаал ирсэн. Тим савурданд хүрэхгүй. За энэ параноид жан авиртай хүмүүсүүд ямар онцлог шинжтэй байдаг гэдэг нэгдүгээрд бол байна шүү дээ. Бусдад ерөөсөө итгэхгүй, байнга сэжгэлдэг. Тэгээ хоёрдугаард бол бас эмжиг. Өөрийн дандаа доромжилсан, гомдоосон гэж эмжилж явдаг. Тэгээд яг гуравдугаард нь бол өшөө авах хандлагатай. Манай нэг найзтай хэлдэг байсан шүү дээ. Хүн чамд уу шүү дээ. Могой шиг хандвал чи тэр жараа шиг хандж гэж. Энэ бол шүү дээ. Зүгээр л ирсэн сэжигч хүнээ философи байхгүй юу? За энэ дээр бол энэ Сталингийн жишгийг татсан байгаа. Сталин бол параноид жан авиртай байсан. Маш одоо хардамхай сэжгэлдэг. За ерөнхийдөө тэгкээс ч өөр арга байхгүй л да. Сталингийн хорлох төлөвлөгөө асар олон удаа боловсруулагдсан байдаг. Тийм учраас халтахаас өөр арга байхгүйсэн байх л да. Ер нь бол энэ сэжиглэхээсээ илүү шүү дээ. Хартахаасаа илүү итгэх гэн чухал. Итгэмтгэ байх нь шүү дээ. Амьдрал тустай. Энэ дэлхийн ертөнц гэдэг чинь шүү дээ. Хүн төрлөختөн гэдэг чинь шүү дээ. Муугаас илүү сайн нэг. Муу хүнээс сайн хүн бол бөгөөд ичтэй өвтэй бие биенээ итгэдэг, хайрлах, хөндлөдөг. Ийм ортны бүрэлдэхүүн итгэж амьдрий гэж хүсдэг байхгүй юу? Тийм учраас юм байна шүү дээ. Сэжиглэхээсээ илүү найдах, итгэх нь илүү үр дүнтэй. Хүнийг аж жаргалтай, сайн сайхан болгодог. За дөрөвдүгээр нь бол таж the serpent with the long memory гэж. Энэ үгтэй зэрэг могой шиг. Serpent гэдэг нь могой гэсэн. За могой гэж хэлэхээс илүү манай монгол хэлээр бол байна шүү дээ. Зуудаг нохой шиг байна гэсэн. Энэ зуудаг нохой бол байна шүү дээ. Хочдгоо юм байгаа. Архирдаг юм байгаа. Хүн хүрээд ирэхтэй зэрэг байна шүү дээ. Чимээгүй гүйж ирэх ч юм уу, хойноос нь ч ирэх юм уу. Хүний жуудаг. За энийг хэлтэй зэрэг жуудаг нохой гэж хэлдэг. Гэтэл өөдөөс чинь боороод хоргоогоод архираад ирж байгаа нохойнод бол ерөөсөө дийлэнх тохиолдолд байна шүү дээ. Хүний хажидаг уу, жууддаг юм байгаа шүү дээ. Зуудаг нохой бол хулгай чиг чимээгүй ирээд өрөж жуудаг. За энэнийх нь шүү дээ. Сэтгэлжийн нэр томьёо нөгөө ихтэй зэрэг психопат жан авиртай. Яг монголоор болвол биш тийм хүйтэн хүн гэсэн. Хүйтэн гэж ярьдаг. За ямар хүмүүс одоо ийм психопат байх вэ гэдэг зэрэг шүү дээ. Ихэвчлэн одоо шоронгийн гэмт хэрэгтнүүд ийм шанч нартай байдаг. Эднэр яах вэ гэдэг зэрэг шүү дээ. Гаднаа ерөөсөө ямар ч сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Илрэл байхгүй. Тэгээд биш. Дотроо нь тоочолж идэг. Хүлээж идэг. Нөхцөл байдал өөрд нь ашигтай, өөрийнх нь гарт ороод ирэхтэй зэрэг төлөвлөгөөтэй өшөө авалт хийдэг. За энэ чиглэлээр бичсэн ном жохолууд бас хэд байдаг. Энэ бол бүр эмгэг эсвэл гентэй нь холбогдолтой гэж одоо бичсэн байдаг. Өөрчлөлтөн гэж байхгүй. Тийм учраас юм байна шүү дээ. Психопат хүйтэн хүмүүс байх юм бол тэднээс хол байх хэрэгтэй. Байсан ч гэсэн биш шүү дээ. Асар болгоомжтой харилцахгүй болохгүй. Юу ч хийж мэд. За ямар онцлогтой байх. Нэгдүгээр тустай зэрэг сэтгэл хөдлөл багт. Өөрийн сэтгэл хөдлөлгүйгээс гадна бусдын сэтгэл хөдлөлтийг ойлгох, хуваалж ийм чадвар баг. Тийм учраас юм байна шүү дээ. Бусдын жавлангийн ерөөсөн тоомсорлохгүй. Энэ хүн ч гэсэн өвдөж гинэ гэдэг юм уу, энэлж гинэ, шаналж гинэ гэдэг юм уу. Угаасаа юм байна шүү дээ. Тэр мэдрэх чадвар баг. Тийм булчирхай байхгүй гэсэн үг байхгүй юу? Бусдыг хайрлах өрөвдөг. Тийм учраас эмжиглэнэ гэж баг. Хүн алхаас мүж авчихгүй гэж байгаа байхгүй юу? Өршөөж энэрдэнэ гэдэг юм итгэв. Тэгээд яг худал хэл, жаллан хийн.
Тэр нь муу муухай болохгүй зүйл гэж ойлгохгүй байх ёстой гэж үздэг. Тэгээд хариуцлага байхгүй. Хариуцлага гэдэг юу юм бэ? Жирийн хүмүүс бол яг уу наачхан нэг хариуцлага сэтгэл гэдэг юм байна шүү дээ. Тэгээд тусдаа жирийг хуйлж ирчдэг. Хуйл дүрм гэдэг ерөөсөө ойлгодгүй мэддэггүй үл тоомсролдог. Юм хуйл майл гэд инээд нь хүрчдэг. Тэгэхээр байна шүү дээ. Эд нарын ухаан мэдрэлэн ч юм уу эсвэл ген ч юм уу тийм чадваргүй гэсэн ойлгохгүй гэсэн. Тэгээд яг уу төрөмгөө жаамар гаргах. Хүчрхийл. Тэгээд тэрэндээ мултай жирийг ерөөс эмчиглэнэ гэж баг. Өрөвдөнө гэж баг. Тэгээд дотвортой харилцаж байгаа баг. Урвдаг, хөрөвдөг. Гэсэн ч гэсэн яг уу эднэр болвол гаднаа юу ч мэддэггүй. Тэгээд тултай жирийг нарийн хөлвүүлдэг чохон байх болтой. Тийм учраас энэ өвчин эмхтэй хэрэг хүлээх чадваргүй гэж шаарга баг. Тэгэхээр энэ сэтгэлийн хөдөлгөөн багтай эмчилдэггүй, худлаа хэлдэг, жаллан хийдэг, хариуцлагагүй хуйлаж ирчдэг, төрөмхөө жан авир гаргадаг, хүчрхийл хийдэг. За ийм хүмүүс байх юм бол психопат гэж үчгээс орох байхгүй. За ерөнхийдөө түүхэн дээр одоо гарсан дарангуйлагч нар олон байдаг. Women самны үед тэр тусмаа 30-аад оны лам нарын бослохын үед психопатууд олон байсан. Амьдаар нь зүрхийн суглаад туугдах гэсэн гэдэг байгаа шүү дээ. 60-70-аад оны үеийн соёлын хувьсгал дээр бас тийм хүмүүс байсан. Өнөөдөр дайн тулааныг хөөргөдөж байгаа, өдөөжгөө төрхирж байгаа. Тэр хүмүүс ч гэсэн хүртэн жустай хүмүүс. За тэгвэл 5 дугаар төрлийн 5 нь устдаж ирэг дундаж хүн. Энэ дээр болвол шүү дээ. Плейн, энгийн, ан ассан минь дараахан, гүндүг. Тэгээд устдаж ирэг ан интеллижент, ухаан мот. За ийм хүн гэж байгаа юм. Тэгэхээр монголоор болвол жоохон тиймэрхүү гүндүггүй. Тэнэг бас арай их жоохон монголдуу. За ийм хүн хэлж байгаа. Сэтгэлжүйн нэр томьёо гарсан бол average person, дундаж хүн гэсэн. За дундаж хүн гэдэг чинь нэг ёсондоо сайн хүн байтаар. Гэтэл энэ дээр болвол хамгийн аюултай 5 хүний нэгэнд орсон байна. Яагаад? Дундаж хүмүүс бол яг хөгтөж ирэг. Өөрөг чинь нэг хохирогоод ч юм уу, өөрөөс нь жуугаа тавихгүй өшөө авдаг ч юм уу. Тийм зүйл бол баг. Тэгсэн мөртлөн биш. Өөрийн чинь цаг, эрчиг хүч, нөөцийг өрн таран хийнэ. За ийм хүмүүстэй хамт байх юм бол шүү дээ. Цагны гарч ямар ч утгагүй гэж ярьдаг. Зүгээр л эрч хүч чинь барна. Нөөчөөс үйдэг. Тэгээд ерөөс ямар ч шин санаа бүтүүлж байдал үүсэхгүй. Тэгээд ийм хүмүүс бол асар сонирхолгүй уйтгартай. Тэгээ мэдлэг боловсрол нь асар хийж харлагдмал. Тийм учраас оюун ухааны өндөр түвшингийн яраа өрнүүлэхэд хэцүү. Олон тэнгийн дунд ганц чин хөөрхийгдэг шиг. Тэн хүнтэй ярих зүйл байхгүй. Юу ярих? Ийм дундаж зан авиртай хүмүүстэй хамт байх юм бол өөрөө одоо тийм өөхч биш болчихрахаж биш болно гэсэн үг л дээ. Тэгээ өөрийгөө хөгжүүлэх сонирхол байхгүй. Бусдыг ойлгох чадвар муутай. Харилцааны ур чадвар байхгүй. Сэтгэл хөдлөл тотмог. Гэх мэтэр биш шүү дээ. Тэнэг бол одоо хаашаа жоохон моногодуу. Тим төрлийн юм. Тэр болвол бас маш аюултай. Хол байх хэрэгтэй. Хол байхгүй болвол өөрийн чинь чагийг, энерги нөөц болж байгааг өрнө. Тэгэхээр яг хэрвээ үнэхээр хамт байх юм болвол тэд нартай тохируулж харилж гин гэсэн. Тэгээ дэсвэр дэвжиртэй байх хэрэгтэй. Өөрөд нь тохирсон ажил үр өгч болно. Гэх мэтэр. За энэ номон дээр зүгөөсөн ийм 5 төрлийн хүн байна. Ийм хүмүүстэй жууралдах ч юм уу, ийм хүмүүсийн занганд ордог ч юм уу. Ким болвол өөрийн чинь нэг насны амьдрал дуусна. Тийм учраас хамгийн сайн ийм хүмүүсээс хол байх. Хэрвээ байх юм болвол яг бид нарт их ухаал харилж хэрэгтэй. Хүн болгонтой адилхан нэг зангаар харилцдаг хүмүүс байдаг. Тэр болвол буруу. Хүн болгон адилгүй, хөлөг болгон жороогүй гэж. Тийм учраас хамгийн наачах нь ийм 5 төрлийн хүн байдаг гэдгийг мэдээд энэ хүмүүсд таар тохирсон байдлаар харилцах нь хамгийн чухал. Жишээлх юм бол нэгдүгээрд нь бол бардан хүн байна. Бардан хүний шүүмжилж болохгүй байх нь шүү дээ. Тэрийг махтаж хэрэгтэй. Хоёрдугаард нь дотор тамиртай хүн байх нь шүү дээ. Номхон гэж ярьдаг. Номхон хүнийг ноолоход амархан гэж. Тэгэхээр тэр хүний тэгж ноолоод байж болохгүй. Наад чинь дотор мөлтөй жанжаад байх нь шүү дээ. Өшөө орслоо үргэлж. Дараа нь төлөвлөгөөтэйгээр өөрөөс ч өшөө ав. Тийм учраас юм байна шүү дээ. Хүнийг ерөөсөн басаж болохгүй. Даалгыг ерөөсөн яндаж болох. Ичнэн одоо сул дээр харгаж байгаа ч гэсэн тэр хүнтэй хөнтгөлтэй харилцах гол болохгүй. Ер нь шүү дээ. Ямар ч хүнтэй хөнтгөлтэй харилцаж байгаа юм шүү. Хүний басад доромжилж болохгүй. Энэ дээр болвол Чингис хааны жишээ гэдсэн байна. За 3 дугаард нь тултаж ирэг сэжигч хардамтхан. За энэ хүнтэй бол ерөөсө харилцаад хэрэг байх. Чинээ их өөрийгөө одоо ойлгуулж тайлбарлах гэж оролдсон маа. Тэдий ч нэ өөрийг хартна. Тийм учраас юм байна шүү дээ. Ганцхан арга нь юу гэдэг чинь хол байх. 4-р нь тултаж ирэг хүйтэн хүн. Хүйтэн хүн бол тэр аяараа юу гэдэг чинь гэмт элемент болох магадлал асар өндөр. Архаг шоронгийн хоригдлууд удаа дараа гэмт тэрийг хүчрхийл үйлдэж байгаа. Эсвэл women самуу дайн тулааны үед гарч ирсэн дарангуйлагч нар. Эднэр бол хүйтэн ч өстэй. Энэ бол ерөөсөн ген, чус нь
Тийм ч өөрчлөгдөхгүй. Гаднаас нараад ерөөсөө юут мэддэггүй. Ямар сэтгэлийн хөдөлгөөнгүй. Хамгийн амжилттай чинь юу гэхтэй зэрэг бусдыг ерөөсөө энердэг хайралтай өөрчөөд тийм сэтгэл байхгүй. Мэдрэх чадвар байхгүй. Зуудаг нохой гэсэн үг. Хамгийн сүүлд нь болтой зэрэг думдаж хүнээд байгаа. Гүндүүгүй монх хүмүүсүүд. Эхэлж ирэх хүмүүсүүд. Нэгдүгээр хэлбэл. Тэгэхээр эднэр болвол биш та. Өөр чинь их хор уршиг учруулахгүй. Нарийн төлөвлөлт. Өгшонжин бодохгүй ч гэсэн. Өөрийн чинь чагнаа гарч, энергийн гарч, нөөцийн гарч. Магадгүй тэнэг хүнээ гард эрт мэс аюултай гэсэн үг байгаа шүү дээ. Уурлууд бас юу ч хийж магадгүй. Яаж вэ? Тэгээд төгсгөлд нь дүгнэж хэлэх юм бол хүн гэдэг чинь төрөл бүрийн жан авиртай байдаг юм байна. Тэр болгонтой тохируулж харж хэрэгтэй. Ямар ч хүн ерөөсөн басад доромжилж болох. Ухаалаг, хөнтгөлтэй харилж хэрэгтэй. Тэгэх юм бол алдахрахгүй шүү дээ. За энэ ном дээр Чингис хааны өс жишээлдсэн байж байгаа юм. 1219 онд Чингис хаан хоризмд элчий болсон байгаа юм. Хоризм гэдэг бол шүү дээ. 7 дугаар зуунд Мухаммад Арабын нэгтгсэн тэр нэгдсэн Арабын үргэлжлэл хамгийн гол болсон. Тэгээд хамгийн хүчрэх үедэн байсан. Цэргийн сүрхүүж бас сайтай. Хэдхэн хоногийн дотор 200 мянган чиргийг бэлдэх, хөдөлгөх ийм хүчин чадалтай байсан гэж энэ номдэр бичсэн. Тэгээд Чингис хаан болвол элчин илгэсэн байгаа юм. Арилжаа хийгээд. Самаркандын хил жалгаж оршдог нутгийн удирдагч Иналч гэсэн хүн байсан. За энэ болвол Чингис хааны худалдааны жингийн чуугыг дээрэмдсэн. Түүхэн дээр бол 500 тэмаачаа гэж бичсэн байж байгаа. Тэрийг дээрэмдээд 450 хүнийг алсан гэж. Тэгээд дараа нь ултай зэрэг хоризмын шахад явуулсан элчийг нэгийг алаад хоёрын нь сахлыг гусаад хөөж явуулсан. Энэ сахал гусан гэдэг нь бол том доромжлол. Ийм байдлаар биш та монголчуудыг доошоож үл тоомсорлсон байдлаар харилцсан. Тэгэхээр н Чингис хаан болвол Мухаммад хаан инг тайвны биш дайны сонголоо юу болох юу болохгүйгийг мөнгө тэнгэр мэдтгүй гэсэн ийм ч хаа явуулсан. Ингээд тултай жирэг 1220 оноос чирэг илгээгээд Иналчгийг барьж нүд чихэнд нь мөнгө нь хайлж чутгаад алсан байгаа юм. Чи тэмээ очиагаа дундаас нь дээрэмдсэн мөнгөнд шоналтай. Тэгвэл тэр мөнгө чин өрчөнгөө гэдэг нүд чихэнд нь мөнгө нь хайлж чутгаад алсан юм байгаа юм. Мухаммад шах жугтаж явж байгаад нас барсан. Мухаммад шагийн хүү Жалилат тэнийг бас дараа нь ултай жирэг монголчууд дарсан. Ийм байдлаар 200 орчим жил оршин тогтнож исэн хоризмын эжент гүрэн мөксөн юм байна. Тэгээ энэ номон дээр үү шүү дээ. Энэ болвол хүнийг басамжилсан хараа. Хүний битий доромжилж басамжилж бай. Магадгүй Чингис хаан байж магадгүй гэсэн байгаа шүү дээ. Өөр чи хариу барь мэднэ. Тэр тусмаа монголчуудыг доромжилж болохгүй. Монголчуудыг доромжлох юм бол ямар үндэстэн гэдгийг яруу тод харуулж өгнө. Тийм учраас эндээс бид нар хоёр сургаамж авч байгаа юм. Нэгдүгээрд нь бид нар өөрийгөө шинжлэх хэрэгтэй. Би арай энд дурдсан энэ 5 төрлийн хүнд хамааргаж байгаа юм биш үү? Хэрвээ иймэрхүү онцлог шинж байх юм бол тэрийг часаж авахыг бодох хэрэгтэй. Хоёрдугаард бид нар эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглаад ойр дотны хүмүүст маань ийм төрлийн хүн байгаа юм биш үү? Тэгэх юм бол болгоомжтой байх хэрэгтэй. Энд заасан жөөсөн аргын дагуу харилж хэрэгтэй. Гуравдугаард нь бид нар биш хэний ч гэсэн ялварлан гадуурхаж болохгүй. Хөнтгөлтэй харилж байгаа хэрэгтэй. Бие биенээ хөндлөж хэрэгтэй. Хайрлаж хэрэгтэй. Ойлгож хэрэгтэй. Тэгвэл нийгэм даяараа сайн сайхан ажиргалтай амьдрна. За, анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаарыг заавал хүлээж авч үзээрэй. Бас маш сонирхолтой зүйлүүдийг ярьсан байж байгаа.